Hi guys! Шинэ бичлэгтээ тавтай морил. За өмнөх skincare-ийн бичлэгээрээ би honest review хийж яг худалдаж авахгүй юу гэдэг ингээд англиад team маягаар бичлэг хийж үзсэн шүү дээ. Тэгээ надад ч гэсэн ер нь бол тэр нь илүү таалагдсан. Миний яг энэ honest review хийдэг бичлэгний мань гол зорилго нь бол ерөөсөө одоо тэрний мэрэгжлийн үүднээс бол биш шүү дээ. Та нар тэрийг ойлгож байгаа зү. Би мэрэгжлийн арьсны мэрэгжилтэн биш, арьс судлаач биш, одоо тэр дерматологист биш те. Тэгэхээр миний хувьд ямар зорилготойгоор энэ honest review хийж байна вэ гэхээр тэр бүтээгдэхүүнийг зарж байгаа газар чинь бас тухайн бүтээгдэхүүний сурталчлах талаасаа угаасаа маркетинг хийж байгаа шүү дээ. Одоо инфлюенсер ашиглал те. Арьсны мэрэгжилтэнгээр хүртэл яриулж мариулаад одоо тэр яриаг би сонсно. Бид нар бүгдээрээ л одоо тэр маркетингуудыг бүгдээрээ харж байгаа. Гэхдээ би хувьдаа болохоор бүр яг ингэж амьдрал дээрээ туршиж үзсэн зүгээр л энгийн амьдралтай хүний яриа үнэхээр сонсомоор байдаг. Тэнгүүд яг над чиг ийм сонирхолтой хүмүүс байдаг болов гэдэг үүднээс би бас тэр хүмүүстэй нэг нь болж нэмэгдэх гээд би энэ honest review-ийн бичлэгийг хийж байгаа шүү. Тэгээс би нэг амар цор ганц болох гээд ч юм ерөөсөө тэгж хийх гээгүй байна. Зөвхөн хамгийн гол ойлгох юм би ерөөсөө мэрэгжилтэн биш. Тэгэхээр надаас тийм нэг мэрэгжлийн юм бити үсээрээ яг хүн ингээд 100% тэр бүтээгдэхүүнийг ингээд амьдрал дээрээ туршиж үзэнгүүт амьдрал дээрээ бодитон дээрээ тосонгоо тэр одоо яг ямар мэдрэмж төрүүлж дээ те. Яг тэр одоо инфлюенсеруудын хэлээд байгаа шиг эсвэл судлаач нарын арьсны судлаач нарын хэлээд байгаа шиг тийм юм үнэхээр өгж гин үгүй юу гэдэг одоо талаас нь би зөвөр өөрийнхөө хувийн бодлоо та нарт гоё ингээ ярьж өгдөг гэсэн үг. За тэгээд би одооний энэ бичлэгээ ч гэсэн яг өмнөх бичлэгийнхаа концепцийн дагуу дахиж худалдаж авахгүй юу гэдэг би хоёр ангилалд оруулаад тэгээд би өөрийнхөө арьсныхаа бүтцийг бас адилхан энэ тал дээр оруулчих. Тэгээд би доор нь дандаа бүтээгдэхүүнүүдийнхаа нэрнүүдийг нь гаргаа явчих. Нэг хүнээрээ комментэнд тавьчихсан юмсаа яг ингээд өдөр тутамдаа өөрийнхөө хийдэг ингээд арьсчилгаатайгаа хамт харуулж гэлөө энэ тиймэрхүү утгатай юм бичсэн юмсаа тэр хүндээ зүгээр зориулж хэлэхэд би нэг ийм шлэг гэжсэн байхгүй юу 7 хоногийн оройн арьс арчилгаа гэдэг энэ бичлэгэн дээрээ ерөнхийдөө би яг одоогийн байдлаар нэг иймэрхүү арьс арчилгаанууд хийж байна гэдэг нь бол одоо харуулсан шүү. Тэгээ би оройны миний арьс арчилгаа маань хамгийн гол арьс арчилгаа байдаг. Би яг орой л бүр түлхүү олон төрлийн арьс арчилгааг ингээд өдөр болох ингээд өөр ингээд хийгээд байдаг. Өглөөний арьс арчилгаа маань ерөнхийдөө нэг 3 төрлөл хийдэг. Нэг нь бол skin barrier сайжруулах, нөгөөх нь зүгээр чийгшүүлэх, нөгөөх нь витамин С хэрэглэх гэсэн ийм л 3 серум маань л өөр байдаг. Тэрнээс бол миний гол арьс арчилгаа маань оройн арьс арчилгаа гэдэг. Энэ бичлэгийг та үзээд үзээрэй. Тэгээ би энэ рутиныг хэрвээ өөрчлөх юм бол би дахиад рутиныг өөрчилсөн бичлэгээ хийнэ. За тэгээд би гол бичлэг рүүгээ орцгоод яг өмнөх арьс арчилгаан дээр харуулаагүй өөрийнхөө одоо яг ингээд байнгын өмнө хэрэгжилж байгаа тэр бүтээгдэхүүн дээрээ ревю хийх гэж байна. За тэгээд би шинэ бүтээгдэхүүн авах юм бол мэдээж дахиад би honest review хийн. Эсвэл би уг нь ингээд найдаал байгаа байхгүй юу? Надад ингээд ямар нэг энэ төр дэлгүүр мэлгүүрийн PR box нь ирэх болов. Гэхдээ айгуу удаагийн байдлаар надад үнэхээр ганцхан чирээгүй байгаа учраас тогтмол байнгын энэ honest review-ийн бичлэгийг үнэхээр хийж чадахгүй байгаа. За энэ сарда ийм их юмнууд авчлаа. За дараа сарда арайж болохгүй дээ. За дараагийн сард авъя да гэл хэрвээ надад ингээ PR box-нууд ирээд ах юм бол би угаасаа туршиж үзээл honest review хийгээд байна шүү дээ. Тэгэхээр та нар магадгүй ийм нэг honest review хийдэг хүн байх шүү гэд тэр дэлгүүрүүд рүү миний энэ бичлэгийг та нар гоё ингээд шеэрлээд гоё туслаарай надад. Тэгэх юм бол би та нарт илүү л их ингээд honest review өөрийнхөө талаасаа хийж өгөөд байна. Өхийг бас хичээн хийсээрж байх болно. Би нөгөө нэг арьс арчилгаа хийдэг дараалалаараа өмнөх бичлэгээр би явсан шүү дээ. Одоо яг тэр бичлэгийн дагуу бас явъя. Хамгийн эхлээд харуулах цэвэрлэгээний бүтээгдэхүүн маань Haru Wonder гэдэг брендийн оюулын цэвэрлэгч байгаа. За энэ оюулын цэвэрлэгч үнэхээр хайптай, үнэхээр viral бас нөгөө ревю талаасаа ч гэсэн айгүй өндөр ревютэй байдаг гэж бол би авсан хгүй юу. Тэгээд энэ юу гэж хэлдэг вэ гэхээр маш хөнгөн бүтцтэй, нөхсөв бөгөлдгөө, батга гаргадаггүй, дээрэс нь будгийг маш сайн задалдаг, одоо тэр бохирдлыг маш сайн задлаад дараа нь усанд хүртэл маш сайн усанд задардаг гэж бол тайлбарлалт юм байлээ. За миний хувьд болохоор будгийг задлж гинүү задлж ийсэн, усанд сайн задарч гинүү задарч ийсэн. Юу нэг жоохон таалагдахгүй байгаа вэ гэхээр үнэр. Энэ арай би л арай ийм үнэртэй бүтээгдэхүүн авчааг байгаа. Яг энэ нэг тийм нэг яг нэг юм сүүлийн тос шиг үнэртэй байгаа. Хэрвээ үнэрэнд жоох юм эмзэг, юм сүүлийн тосны үнэрт дурггүй тийм хүн байх юм бол энэ таалагдахгүй.
Тэгээ надад бас жоохон нэг тийм эвгүй үнэртэй жоохон санагдаад байгаа байхгүй юу? Би яг үнэргүй одоо ийм ойл нь дуртай цэвэрлэгч бол мэднэ. Тэгэхээр яг ингээд тэрнтэй ингээд харьцуулангууд би дахиад энийг худалдаж авах уу гэвэл авахгүйдээ оруулчих. Гэхдээ энэ үнэхээр сайн. Би одоогийн байдлаар нэг ийм мэдсэлээр бас хэрэглээд байгаа. Энэ болохоор за энэ яаж уншдгийг мэдгүй J Mela гэдэг нэг ийм брэнд байгаа байхгүй. Энэ бүрд ингээд 500 мг-ийн амар том. Маш удаан хэрэглэн. Тэгээд энэний нэг таалагддаг юм нь ингээд зөөр хөнгөө дээрээс ингээд дардаг. Доошоо ингэж гойжуулдаггүй. Тэгээ энэ зүгээр юм хэрэглэхэд маш амар. Дээрээс нь хямдхан. Би нэг ханаас авсан. Та нараа яг асууж магадгүй ханаас авсан бэ гэхээр энэ ингээд янз бүрийн солонгос витаминууд зардаг дэлгүүрүүд байдаг шүү дээ. Би тэр дэлгүүрээс авч ирсэн. Тэгээ энэ амар хямдхан байсан. Энэ ингээд бүр ингээд 500 мг-тай 19,000 байсан шиг тэр хавцаа байсан шиг санагдаад ах юм. Ерөөсөө ямар ч тач ерөөсөө 20 даваагүй байсан. Үнэтэй нь хэрвээ харьцуулах юм бол ямар ч ялгаагүй надаа. Тэгээ энэ үнэхээр гоё ерөөсөө тэгж арсыг амар ингээл хуурайшуулаад эмзэгшүүлэл тэхгүй. Надад бол зүгээр энгийн гоё санагдсан. Би дахиж худалдаж авах гэвэл авна гэдэгтэй л оруулчих. За дараа нь toner pad. Надад энэ Mediheal-ийн Blemish toner pad гэдээ байна. Ер нь бол энийг тайлбарлахдаа батганы сорив одоо тэрний сорвчлтыг давхар бүдгсгэж өгөөд гоё арсыг чийшүүлээд арсны тэрний бүтцийг нь гоё гээ сайжруулна гэж бол тайлбарлалт юм билээ. Тэгээ надад энэ таалагдж байгаа гэвэл таалагдж байгаа энийг дахиад худалдаж авах уу гэвэл би авна гэдэгтээ оруулна. Яа юу таалагдж ийнү гэхээр би та нарт өмнө бичлэгээрээс хэлчихсэн шүү дээ. Яг надад toner pad-ны юу таалагддаг вэ гэхээр хит одоо тийм өтгөн бүтцтэй шингэнгүү байх. Тэр чинь ингээ надад дараагийн одоо нөө төнөрөө түрхэхэд хитрхи одоо toner pad-ны маань өтгөн шингэн амар юм өтгөн зунгаарлцсан тийм байнгут дараа нь би ингээ шингэн бүтцтэй toner хэрэглэнгүүд тэр маань тотгошоогоо арс руу маань нэвчэж орж чадахгүй наан нь л ингээ зүгээр юм давхрууг үсгээд бүнжигнөөл байгаад байгаа юм шиг нэг тийм мэдрэмж төрөөдсөхгүй юу. Тэгэхээр надад ингээд toner pad ер нь бол шингэн байх тусмаа надад бол зүгээр санагдсан. Тэгээд шингэн нь бол яг боломжийн. Дээрэс нь энэ материал нь маарал шиг материалтай. Хөвм биш яг ингээ хөвм биш юм нэг маарал шиг. Тэнгүүд яг тэр гоё юм арчиж байгаа мэдрэмжийг гоё надад төрүүлж өгдөг. Тэгээ надад энэний материал нь ч таалагдсан, өтгөн шингэн нь ч таалагдсан. Дээрэс нь өгж байгаа тэр үр дүн тэр юм ч гэсэн хоол тодорхой хэмжээний өөрчлөлт өгдөг жоохон ч гэсэн. Дараагийн бүтээгдэхүүн маань Nature Republic-ийн нөхцөлтийн toner pad байгаа. За энэ toner pad-ны хувьд гэх юм бол би бас одоо нөө угаасаа нөхцөлт надад үүсэж байгаа. Гэхдээ нөхцөлтийн бүтээгдэхүүн ер нь бол дандаа ингээд юм хуурайшуулаад байдаг байхгүй юу? Тийм болохоор би зүгээр юм нэг нөхцөлтийн toner pad аваад дараа нь угаасаа би чийшүүлдэг юмнуудаа хэрэглээд бас ингээд хэрэглэх зүгээр юм болов уу гэж бодож авсан юм. Тэгээ би одоохондоо бол ер нь бүр амар хэрэглэж бол дуусаагүй л байна л да. Тэгэхээр надад энэ таалагдж гэнэ үү гэвэл бас ингээд мэдэхгүй байна. Яа тэгэхээр би өөрөө нөө үнэрт бас нэг юм дургу байхгүй юу? Хитрхийн юм нэг юм үнэртэй мейкап, скин кер жоохон ер нь дургу талтай. Энэ үнэрний хувьд гэх юм бол жоохон үнэртэй санагдаж байна надад. Материалын хувьд гэх юм бол яг л миний хүсдэг одоо материал мөн. Энэ болохоор жоохон юм хөвөн материалтай. Дээрэс нь өтгөн шингэний хувьд ч гэсэн одоо шингэн талдаа орохоор тэгээд үр дүнгийн хувьд гэх юм бол бүр амар нүдэнд харагдах үз миний одоо нөхцөлтнүүд багасч ийнэг үл үгүй. Гэхдээ мэдээж энэ чинь урт хугацаа хэрэгтэй шүү дээ. Энийг дахиж худалдаж авах уу гэвэл авахгүйдээ оруулчих. Энээс илүү өөр юм надад олдож магадгүй гэж би бол үзлээ. Дараагийнх маань болохоор энэ Laneige toner pad байгаа. Би энэ toner pad-ыг яг яаж үүснэгийг би та нарт өмнөх бичлэгээр юу нь харуулсан. Энэ toner pad-ны хувьд үнэхээр ингэ дуусч ийн. Би энэ toner pad-нд бол үнэхээр дуртай байгаа. Энийг бас ингээд одоо нөгөө нэг хамарныхаа хар патган дээр ингээл хамарны хар патгаа шахахаасаа өмнө нэг юм наагаал тэнгуүтээ дараа нь шахчаа дараа нь дахиад ингээд юм наагаал тэнгуүт бусад нүүр маань ингээд яах вүлээ гэ би ингээд гайхаад байдаг байхгүй тэнгуүт би ингээд toner pad-нуудаа ер нь бол ингээд хацар ирүү тухан дээрээ тавьчихдаг. Яг тэр нөгөө хамарны хар патгаа шахах одоо тэр үйл ажиллагаа дуусах хүртэл би дандаа ингээд toner pad-нуудаа тавьчихдаг байхгүй тэнгуүт энэ болохоор үйлчилгээ нь мэдээж нөгөө skin barrier сайжруулах үйлчилгээтэй шүү дээ. Та нар миний өмнөх бичлэгийг үзсэн үү? За энэ угаасаа skin barrier сайжруулах үйлчилгээтэй дээрээс нь юм сүүн toner pad байгаа. Тэгээ би энд бол үнэхээр дуртай байгаа. Мэдээж би энэ нөгөө toner дуртай байгаа учраас энэ ч гэсэн адилхан болохоор дуртай байгаа. Дахиж худалдаж авах гэвэл одоо нөгөө тэр чинь tonerтэй байх хамт юм чи би худалдаж аван дээрээ оруулнаа. Сая хамарны хар патга ирсэн болохоор одоо хамарны хар патганы нэг юм харуулчих. Green гэдэг нэг юм брендийн хамарны хар патга шахах зориулттай тийм үйлчилгээтэй бүтээгдэхүүн байна. За энэ юу вэ гэхээр ийм хоёр төрлийн наалт байгаа байхгүй юу? Нэг гэд бичсэн нь болохоор эхлээд хамарны хар патгаа шахахаасаа өмнө хамарн дээрээ тавина. За ингээд тавьсныхаа дараагаар энэ уг нь бол өөрөө нэг хамарны хар патгаа шахдаг нэг ийм
шахдаг хүүнтэй. Тэгтээ надад тийм болдгоо байхгүй юу? Угаасаа болдгоо. Дандаа ингэ нөө төмрөн бөөрөнхий тийм юмараа аюу сайн надад бол гарч ирдэг. Түүнийг дахиж худалдаж авахгүй бол би авна гэдэгтээ оруулчих. Яагаад авна гэдэгтээ оруулж байна вэ гэхээр одоо энэ нэг гэсэн намрыг нь хаман дээрээ тавьчаад дараа нь хуулж авангуудаа ингээ хар цагаан батгнуудаа шахна штэ. Тэнгүүд бүр нэлээд сайн ингээ гүнээс нь гаргаж ирээд энэ төвгүй нэг тийм одоо нэг юм хуурай нөхцөлд одоо юм нүүр мүрээ угаачаал хамныхаа ар батыг шахыгээ тэнгууд нэг тийм надад ингээд юм хорсоод өвдөөд ч юм уу нэг юм хуурай гулгаж өгөхгүй нэг тийм ер нь юм зовлонтой шахагдаад байдаг байхгүй юу. Тэнгууд энийг яг тавьсны дараа ийм нэг тэрнээс арай бага зовлонгоор бүр айгүй сайн ингээ гарч ирээл байт юм билий. Одоо хамны хар цагаан батга эсвэл өөр ямар нэгэн ийм бэрчрэхтэй батгаматгатай тэр батгаа ингэ шахах үед бас надад нэг юм байдаг. Би энийг өмнө нь өөр бичлэгүүдээр ер нь харуулж байсан. Тэгээ энийг бол би яг хуу байнга хэрэглэж гэнэ гэвэл бас үгүй. Гэхдээ яг ингээд энийг хэрэгтэй үе яс гарч ирдэг байхгүй юу. Тэгэхээр би энийг зүгээр угаасаа надад одоо энийг худалдаж авсандаа би харамсахгүй байгаа учраас би зүгээр дахиж худалдаж авна гэдэгтээ оруулчих. Энэ болохоор Beauty Jason-ы энэ HA/BHA-тэй тонер байгаа. За энэ гуйжуулдаг одоо энэ тонерийг би 7 хоногтоо ер нь бол нэгээс 2 удаа л хэрэглэдэг. Тэгээ ер нь надад энэ таалагдчих юм гэвэл таалагдчих байгаа. Надад угаасаа HA/BHA-тэй тонер үнэхээр таалагддаг. Би нэг дахиж худалдаж авах уу гэвэл аавна. Энэ Riddle Shot-ыг би 300 та Riddle Shot байгаа. Би энэний тухай бүр ингээд тусдаа бичлэг бол хийж исэн. Та нар энэ бичлэгийг үзээрэй. Хамгийн өвдөлттэй арьс арчилгаа гэдэг. За энэ бол миний хувьд бол энэ угаасаа арьс арчилгаанд надад бол яг миний насанд ч юм уу тийм мэдгүй. Ер нь ингээд би байх ёстой бүтээгдэхүүний нэг л гэж юу нь бол ботсон. Бүр амар ингээд нүдэнд харагдахуйц өөрчлөлт өгч өгнө гэвэл үгүй. Гэхдээ ерөөсөө миний арьсны тэр чанарыг бууруулах байгаа. Тэр чинь бүр үнэхээр сайн байхгүй. Ягаад тэгэхээр миний арьс чинь өдөр хоног өнгөрөх тусам одоо жил ирэх тусам бүр хоног өнгөрөх тусам бүр цаг өнгөрөх тусам л арьсны бүтэц ингээд муудаж байгаа байхгүй юу? Угаасаа би маань өөрөө ингээд доошоо ингээд уруудаж явж байгаа. Гэтэл би одоо ингээ хүүхэд байсан бол мэдээж минийх чинь ингээ дээшээ ориулж явж байгаа шүү дээ тий. Одоо ингээ ориулж явж байгаад яг ингээ унж явна гэсэн үг шүү дээ. 25-наас гараад ирэхээр чинь одоо хүний коллагены нийлүүлэлт хүртэл ингээд багасдаг гэл тэгж байгаа. Тэнгүүд одоо чинь ингээд 30 гарсан үед чинь угаасаа л арьсны бүтэцт бүр цаг өнгөрөх тусам ямар нэгэн хугацаа өнгөрөх тусам л ингээд доошоо л явж байгаа гэсэн үг. Тэр тохиолдолд миний арьсыг одоо тэр бүтээгдэхүүн одоо байгаагаар нь хадгалаад байх юм бол эсвэл одоо байгаагаас нь илүү гоё ингээ үр дүн үзүүлээд байх юм бол тэр бол надад үнэхээр болж байгаа гэж би бол үздэг байхгүй хувьдаа. Тэнгүүд энэ бол надад бол угаасаа л арьс арчилгаанд байх ёстой юмнуудын нэг л юм шиг надад санагдсан. Тэгээ би энийг дахиж худалдаж авах уу гэвэл би аавна. Би угаасаа ер нь байнгын энийг арьс арчилгаанд байлгах ёстой бүтээгдэхүүн гэж бол үзсэн. Бас давхар энэ чи хажуугаар одоо нөгөө юм төлүүд эдэн штэ. Одоо би та нарт өмнө хэлчихсэн штэ. Нөө iGlow, HR Booster гэх юм нөгөө гоё ингэ толиологдог эсвэл тэр бүтээгдэхүүнийг сайн шингэхэд тусалдаг гэл тийм төлүүд тэр төлч гэсэн юм бол надад байх ёстой бүтээгдэхүүнүүдийн нэг гэж бол бодогддог. Тэгтээ би арай аваг байгаа. Авах юм бол та нарт мэдээж үнэхээр ревю хийлнэ. За энэний дараа би серумнуудаа харуулчих. Эхний серум энэ Jumeisо-гийн Niacinamide 20-той серум байна. За энэ серум бол ер нь ингээд яг үндсэн өөрийнх нь хийх үйл ажиллагаа нь бол нүхжилтийг агшаан, тосны балансыг нь тэнцвэржүүлнэ, сэх нөсөөд холбоо одоо тэр нэг dark spot гэсэн байгаа. Хар нөсөөд холбонд одоо сайн үйлчилгээтэй. Тэгэхээр энэ миний хувьд яг тийм амар нүдэнд харагдахуйц бол үнэхээр өөрчлөлт өгөөгүй байгаа. Би уг нь бол ингээ хэрэглээд талдаа бүр ингээд орцсон явж байгаа мөртлөө надад тийм бол үйлчлэгээ өгөөгүй болохоор би дахиж худалдаж авахгүйдээ оруулж явуулчлаарэ. Энэ гэхдээ уусаа таардаг хүмүүс гэж зөндөө байгаа штэ. Надад л зүгээр ингээд болчихлоо. Дараа нь доктор Алтиягийн витамин С-тэй серум байгаа. За энэ витамин С-тэй серум надад тэгтээ яагаад ч юм витамин С-тэй серум одоо тэр хүмүүсийн бүр яриад байгаа шиг аймаг гоё тийм үйлчлэгээ үнэхээр үзүүлдэггүй. Би одоо уг нь бол маш их энэ витамин С-тэй бүтээгдэхүүн брендийг хэрэгжилж исэн мөртлөө мэдхгүй надад нэг тийм амар үйлчлэгээ үнэхээр үзүүлдэггүй. Гэхдээ би энэ бүтээгдэхүүнийг худалдаж авна гэдэгтээ би бол оруулж байна. Яагаад би худалдаж авна гэдэгтээ оруулж байна вэ гэхээр энэ нэгдүгээрт бүр тийм хит хуурай санагдаагүй. Одоо бүтцэн өөрөө ч гэсэн нэг тийм тосорхог шингэн гэх юм уу. Бол надад тийм хуурайшуулт бол өгөөгүй. Бүтцэн аюугаа таалагдсан. Яг ингээ хуурай харьцтай хүнд хүртэл болохоор тийм витамин С санагдсан. Миний нөсөө толгой ерөөсөө тэгэж арилдаггүй. Энэ нөсөө толгой маань бас амар болоогүй. Ерөнхийдөө яг тийм балансаа яг л байсан маань ингээл явж л байгаа ингээд ийм
зүгээр одоо муу олоогүй, сайн ч олоогүй яг ингээ яваад байгаа байхгүй юу? Сүүлийн серум маань болохоор за энэ угаасаа миний бичлэгийг үздэг хүмүүс миний энэ wish list дотор байсан байхгүй юу? Ануагийн acylic acid байгаа. За энэ acylic acid маань надад таалагдж байгааг гэвэл таалагдж би дахиж худалдаж авах гэвэл би аавна. За энэ миний хувьд яагаад ч юм гэхдээ надад ерөөсөө тийм нэг хуурайш болж байгаа мэдрэмж ерөөсөө өгөхгүй байгаа. Миний одоо хэрэгжилж байгаа төөнөрөөс болоод байгаа мó, тосноос болоод байгаа мó тий. Ер нь бол надад ерөөсөө тийм хуурай мэдрэмж төрүүлэхгүй байгаа. Би ингээ хуурай мэдрэмж төрүүлж магадгүй гэж үзээд би нэг хөвчлэн одоо ceramide-тай юм уу эсвэл гиалуроны хүчтэй хамт хэрэглээд байгаа байхгүй юу? Тэгээ тийм болохоор ч тэр юм уу надад ерөөсөө тийм миний арьсыг хуурайшлахгүй байгаа. Харин ч бүр ингээд гоё ийм өөрчлөлт бол ингээ харуулж байгаа. Гэхдээ энийг ингээд өдөр болгон хэрэглүүл илүү л гоё байх юм шиг санагдаж байгаа боловч би өдөр болгон хэрэглэхээс бас ингээ зайлсхийгээд би ч нөгөө маш эмзэг, нэмгэн скин барьер маань амар амарх ингээ алдагдчихад байдаг арьстай юм баггүй. Тэнгүүд би энийг өдөр болгон хэрэглэхээс айгаад байгаа учраас би нэг юм 2 хоногтоо 1 удаа ч юм уу 3 хоногтоо 1 удаа ч юм уу би яг тэгж хэрэглээд байгаа болохоор тийм ч сайн ингээд шууд хурдан үр дүнгээ бол гарахгүй байгаа. Гэхдээ яг нэг хэрэглээд хонсны маргааш нь бол үнэхээр үр дүнгээ бол харуулдаг. Тэгж бодоод би дахиад оройн хэрэглэхээр уус айгаад байгаа болохоор тэгээд би тийм хурдан үр дүн бол харж чадахгүй байгаа. Гэхдээ би нэг дахиж худалдаж авна гэдэгтээ оруулна. За дараагийнх маань болохоор ампал байна. Энэ болохоор би энийг гэхдээ яаж уншдаг бодоо хүртэл мэдгүй л юм л да. Sun Boon Editor гэдэг брэндийн ногоон томаттай нүхжилтийн эсрэг ампал гэд бичсэн байна. Нүхжилтийг гэхдээ миний ойлгож сонссноор бол нүхжилт чинь хөгшрөлтийн процесс явагдаад нүүрэнд ингээ унжилт үүсэнгүүт тэр маань ингээд нүхэн томордог гэсэн. Тэгэхээр хөгшрөлтийн ямар нэг процесс явагдаж байх юм бол нүхжилт ингээ томроод эхэлнэ. Дээрэс нь мэдээж нөгөө нүхсөв бүгэлдэг юмнууд хэрэглээд авах юм бол бас ингээ тэр чинь ингээд нүхжилт чинь эсэргүүцээд ингээ том болоод байгаа байхгүй юу. Дээрээс нь тослогоо сайн ингээ хянж чадахгүй байх юм бол тэр тослогч өөрөө бас нүхжилтийг ингээд томруулах нэг тийм хоол нь болоод байгаа байхгүй юу. За тэгэхээр би бол нэг тиймэрхүү юмудаас сонссон нүхжилт ингээ яагаад ингээд үүсдэг. Энэ гэхдээ би өөрөө хөтлөж авах энэ нэрээ юунаас гарч ирсэн шүү дээ. Cozy-гийн би сая нэг шинэ жилээр advent календарыг авахад энэ Cozy-гийн advent календарт байсан. За энэ надад таалагдсан уу гэвэл үйлчилгээний хувьд бол надад бол таалагдсан. Гэхдээ би өөрийнхөө хувьд бол худалдаж авахгүй. Яагаад вэ гэхээр хуурайш болж байгаа. Уг нь бол бүтцийн хувьд тийм шингэн мэнгэн биш гоё юм өтгөн бүтцтэй. За дараагийн нүхжилтийн амгалт болохоор энэ надад амар удаж байгаамаа. Би тэг энийг нэг сайн хэрэглэхгүй байгаа болохоор ингээд амар удаан хэрэглээд чи бүр ингээд 100 мг-тай амар том байгаа юм. Одоо энэ миний хажууд бол бүр ингээд амар том баггүй юу? За энэ ампул би дахиж худалдаж авах гэвэл би энийг юу нь бол аавны гэдэгтээ оруулчих. Энэ миний хувьд яг тийм бүр одоо амар хит хуурайшуулт бол өгөхгүйгээр үйлчилгээгээ үзүүлээд байгаа. Тэгээ бас ингээд миний анзаарснаар нүхжилтийн ийм серум ампул хэрэглэхээр өглөө арьсныг тийм нэг юм татцсан юм шиг гөлийсэн тийм бас ингээд мэдрэмж төрүүлдэг. Тэгтэл энийг би 7 хоногт нэг удаа эсвэл баг 14 хоногт нэгээс 2 удаа л хэрэглээд байгаа болохоор энэ ерөөс ингэж явахгүй байхгүй юу. Тэгээ энийг одоо үнэхээр болно. Энэ одоо би жоохон хэрэглэж байгаа энэ үнэхээр болно. Цохны тасаа харуулчих. За хамгийн эхлээд харуулах цохны тас маань болохоор Nature Republic-ийн коллагентай ийм цохны тас байгаа. За энэ цохны тас надад бол таалагдж байгаа. Би энийг дахиж худалдаж авах уу гэж би аавны гэдэгтээ оруулчих. Юу таалагдаж байна вэ гэхээр энэ нэг тийм бүтцэн өтгөн. Миний одоо хэрэгжилж исэн цохны тоснуудаас хамгийн өтгөн бүтцтэй гэж би бол хэлж байгаа. За энэ арай л амиг жоохон авчиж. Йоо тэгтээ ингээд гоё болохоор би ингээд хайрлаад байгаа байхгүй. Ийм өтгөн. За тэнгүүд ийм өтгөн байнгут надад илүү их ингээд үр дүн үзүүлээд байгаа юм шиг нэг тийм мэдрэмж төрүүлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр би энийг дахиж худалдаж авах үйл авна. Миний энэ доотлын одоо юм хялгсан хүчлээнүүд бол ерөөсөө тэгэж амар хитэрч бол хитрэхгүй байгаа. Одоо байгаа ингээд энэ ингээд хүчлээс маань бүр хит их болж олон давхар хялгсан хүчлээ ерөөсө болохгүй байгаа учраас би энийг дахиж худалдаж авах үйл авна. Дараагийн цохны тос маань болохоор энэ mix сүний PDRN-тэй, коллагентай, пептидтэй ийм цохны тос байгаа. За энэ үнэхээр миний бүр маш их таалагддаг найрлагууд нэг дор орсон тийм цохны тос би нэг бүр дууралж авсан. За тэгээ энэ надад таалагдчих нэг үйл би таалагдчих чинь би нэг дахиж худалдаж авах үйл би аавна гэдэгтээ оруулчих. Гэхдээ одоо саяны ингээд Nature Republic шиг тийм өтгөн бол биш. Бүр хит өтгөнч биш, хит шингэнч биш. Яг л ийм дундаж. Би энийг яг ямар үед хэрэглээд байна вэ гэхээр би өглөө нүрээ бутахынхаа өмнө би энийг түрхдэг. Тэгэх юм бол илүү ингээд тослогдох ч юм уу те тийм мэдрэмж өгөхгүйгээр
энэ яг гоё болоод идэг болохоор би энийг дахиж худалдаж авна гэдэгтээ бол оруулж байна. За ингээд би хамгийн сүүлийн нь бол ийм гуйжуулагч харуулж байна. Энэ болохоор зөөлөн гуйжуулагч пилинг жел байгаа хгүй юу. Дэсем брендийн ийм цагаан өнгөтэй гуйжуулагч байгаа. За энэ гуйжуулагч бол яг л нэрэндээ таарсан үнэхээр гоё зөөлөн гуйжуулагч байлээ. Энийг дахиж худалдаж авах гэвэл аавна. Гэхдээ би ерөнхийдөө гуйжуулалтаа дандаа HBH-ээр хийдэг хгүй юу. Ийм гуйжуулагчийг би үнэхээр бүр сардаа 1-2 удаа л бараг хэрэгэлдэг. Үнэхээр бүр нэг юм хэрэглэмээр санагдсан үедээ би хэрэгэлдэг одоо арсныхаа байдлыг харж агаад яг хэрэглэх үед бол надад таалагдж байгааг гэвэл таалагдж байгаа учраас би дахиж худалдаж авахтаа оруулж байна. Энэ тэгээд би өөрөө нь худалдаж аваагүй энэ одоо тухайн үед чинь нэг 100 мянгаас дээш худалдаа авалт ч илүү тэр үед бэлгэнд ирж ирсэн тийм гуйжуулагч ахгүй. Дараагийн харуулах гуйжуулагч маань болохоор Embellany ийм pumpkinтэй пилинг жел байгаа. За энэний хувьд болохоор нүхжилтийг агшаагаад ингээд ийм хөгшрөлтийн эсрэг арсыг юм чангалах үйлчлэгээтэй тийм юм бэлээ. Энэ надад таалагдчих байгааг бол бас таалагдчих байгаа. Миний бас би нөгөө бас л нэг хэрэгэлдэггүй болохоор ийм жоохон л хэрэгэлсэн байна. Яа да энд авцаа явж байгаа байхгүй юу. Үнэхээр жоохон хэрэгэлсэн байна. Гэхдээ яг ингээ хэрэглэх үед надад таалагдчих байгаа учраас би худалдаж авна гэдэгтээ бол оруулж байна. Одоо иймэрхүү пилинг желээр гуйжуулалт хийх дуртай хүмүүс байдаг шүү дээ. Одоо тэр хүмүүс бол энэ бол таалагднаа. За ингээд одоогийн байдлаар яг хэрэгжилж байгаа бүтээгдэхүүний honest review гэх юм бол ийм байна. Би өнөө л дууссан бүтээгдэхүүний ревьюийг бол дараа нь бүр жилийн эцээр жилдээ нэг удаа бол хийн гэд би үнэхээр хадгалаад байгаа. Бүтээгдэхүүн дуусан гутаа тэр бүтээгдэхүүнийхээ хайрцаг тавнуудыг хадгалаад байгаа. Тэр дуусан бүтээгдэхүүн дээрээ би ямар бичлэг хийх гэж байгаа вэ гэхээр одоо нөгөө яг тэр тухайн жилдээ тэр дуусан бүтээгдэхүүнүүдийн одоо тэр хідэн төвнөд дуусгасан байна те тэр төвнөрүүдээс би яг өөрийнхөө хувьд номер 1-ээс шалгаруулад номер 2 3 гэдэг ингээд шат дараалтаа ингээд дараал болъё гэж бодож байгаа. Өөрийнхөө хувьд ингээд үр дүнгийнхээ хувьд одоо бүтцийнхээ хувьд таалагдж байгаа тэр өнгө төсийнхээ хувьд те би ямар шалгуур тавьж байгаа тэр шалгуураа хэлээд тэгээд одоо төөнөрөө дараал болж тамирсан. Энэ хамгийн их таалагдж байгаа энэ дараагийнх нь гэд тийж би гоё ранклий гэж бодож байгаа. Би тэр бичлэгээ хийхдээ бүгнхээр догдолж байгаа. Ингээд жил болгон бас ингээд тогтмол хийгээд авах юм бол хүмүүст бас дараа жилд нь айгүй хэрэгтэй бичлэг болох болоо гэж би бас хувьдаа бодоод байгаа. Тэгээд дараагийн бичлэг хүртэл төвөр баяртай.